За ингээд үргэлжлүүлээд Purus машиныхаа нэгэн хөөрхөн дүүгийн та бүхэндээ ярина. Purus C гэдэг нэрээрээ алдарсан одоо энэ Aqua машины тухай та бүхэндээ өнөөдөр ярих гэж байна. За Aqua машиныг сонирхож сонсъё гэсэн хүмүүс маш их хэмжээний сэтгэгдэл лайк дарсан байгаа учраас шууд одоо тэ Purus-тэйгээ залгуулад Aqua-га яриа явуучих нь бас амар юм байна гэдэг тийм ойлголт авж байна. За Toyota компани Purus гэдэг одоо тэ Purus C буюу City одоо хотын хувилбарт зориулж энэ Aqua машиныг бол гаргасан. За Aqua гэдэг үгийг латин хэлээр орчуулах юм бол ус гэсэн үг байдаг. За ус шиг тунгалаг мөн ус шиг хүнд хэрэгцээтэй зүйлээ гэдэг одоо зүйлийг биелэгдэж ийм сайхан нэр өгсөн юм байна гэдгийг ойлгож байгаа. Toyota компани Purus-ыг амжилттай хөгжүүлснээр дараа Purus V гэдэг тийм төслийг бол амжилттай хэрэгжүүлээд дуусангуудаа залгуулад Purus C гэдэг энэ хөтөлбөрийг бол одоо эхлүүлсэн. 2011 онд анхны Purus C-нүүдийг гаргачаад тэгэж одоо 2011 оны 12 сард ерөнхийдөө үзэсгэлэн гаргаад маш их хэмжээний одоо машины захиалгыг бол авч ирсэн байдаг. Ингээд 2012 оны 1-р сараас эхлээд одоо захиалга өгсөн хүмүүсэд одоо машины түгээн гижсэн боловч тухайн үед Японы одоо Purus үйлдвэрлэдэг одоо Iwage гэдэг мужийн одоо Toyota Corporation-ы хамгийн том одоо үйлдвэрлэл тэн дээр болохоор сард нэг 12 мянган одоо Aqua үйлдвэрлэж гаргана гэсэн тийм тооцоо судалгаа байсан юм байна лээ. Гэвчиг одоо яг энэ үед энэ эхний сарда 60 мянган машины захиалга авсан байдаг. За ингээд 12-ыг одоо үйлдвэрлэдэг хүмүүс чинь тэр дор ингээд 60 мянга ороод ирэхээр үйлдвэрийн хүчин чадлыг нэмээд ерөөсөө 4 сарын хүлээлт үүссэн байгаа. Тэгэхээр ингээд 12 сар захиалсан хүмүүс дараа оныхоо 4 сар гэхэд л одоо машин авч ирсэн гэсэн үг. Тэгэхээр 1-2 сард одоо захиалж ирсэн хүмүүс бүр бараг 100 дуусч яхад жишээлбэл машин авч. Яагаад ингэж их хэрэлт оруулсан бэ гэхээр нөө Purus машин чинь өөрөө 10, 20, 30 гээд ингээ гараад ирэхдээ нийгэм зах зээлд өөртөөгөө ямар чадaltaй, чалхтай, чансаатай машин бэ гэдгээ танилцуулчихсан учраас Aqua-г авах одоо хүмүүсийн одоо сонирхол бол ерөнхийдөө уулзж ирсэн гэсэн үг. Ингээд тесрэлтийн дараах тесрэлт буюу одоо Purus машины зах зээлд одоо олсон тэр нэр хүнд дээр дөрөөлж Aqua машин бол одоо тесрэлтэйгээр бол худалдаанд гарсан байгаа. Японы за тэр зума Toyota-гийн одоо түүхэнд Release буюу одоо энэ бензин болон цахилгаан хөдөлгүүртэй машины борлуулалтаараа 2-дугаарт одоо энэ Aqua орж байгаа. 1-дугаарт мэдээж одоо энэ Purus төрлийн загварын машинууд бол орж байгаа. За Aqua бол Purus машины зүгээр л ачааг нь багасгацсан хувилбарээс мотор болон одоо тэ бусад эд зүйлүүд нь бол ерөнхийдөө адилхан байгаа. Aqua машин бол 4 м урттай байхад одоо энгийн Purus 10, 20 гэдэг эднэр бол 4 м 40 байна уу да, тийм л байгаа. 2 төө гарan одоо уртт багаачтай байна гэсэн үг байгаа. Тэгэхээр энэ Aqua гэдэг машиныгаа ерөнхийдөө хурдны зам гэхээсээ илүү хөдөө гадааны зам гэхээсээ илүү хотын энэ давчуу орчинд маневр хийх зорилттайгаар ард талын багажийн танаад ингээд иймэрхүү хөөрхөн загвартай тэр зам урд талын нүүр болон одоо тэр хажуу хормоо энэ бүх зүйлийг ингэж гоё дизайнеруудыг уурж энэ төсөл дээр оруулсан учраас маш гоё загвартай болсон. Purus одоо тэр зам энэ Aqua-г ингээд харахад одоо урд талын хэсэг нь яг юм амаан гаагаад ингээд явж байгаа юм шиг тийм хөөрхөн дүр зурхтай байдаг. Тэгэхээр та бүхэн өөрийнхөө Purus-ыг ингээд өдөөс нь сайн хараад үзье. Тэгээ Purus хурдаа аваад явхаар одоо тэр амаараа одоо энэ замыг идж байгаа юм шиг, өвч байгаа юм шиг тиймэрхүү одоо дүр зургийг бэлэгдэж ийм өндөр дизайнтай. Тэгээ дээрэс нь өөрийнхөө Purus-ийн гурвалжин дээвэр тэр бүх зүйлийг оруулах гаруулгыг бол бүгдийг нь бол ингэж маш сайн хийсэн байгаа. Тэгээ залуучуудад бас их зориулж хийсэн. Тэр зума одоо ингээд шинээр жолооны курс өгсөж байгаа, шинээр одоо машин дэгэндээ сууж байгаа, мордож байгаа эмэгтэй хүмүүс энэ Aqua төрлийн машиныг бол айгүй эвтэйхэн гарын аяд даах машин гэдгийг нь бол ойлгосон байгаа. За ингээд үйлдвэрээс гараад асар их хэмжээний захиалга авсан тэр зума Европод одоо энэ машиныг одоо сонирхож байгаа эрэлт нийлд ихсэн учраас Японочууд Японоос шууд одоо Европ одоо тал руугаа шууд үйлдвэрлэхээс илүү Францад өөрсдийн гэсэн тийм үйлдвэрийг нээгээд яг энэтэй адилхан одоо техникийг үзүүлэлттэй Toyota Yaris гэдэг машиныг бол худалдаанд гарсан нь бол Францад Европод тесрэлт болсон байгаа. Тэгэхээр Японд үйлдвэрлээд Европ руу зөөснөөс тэнд нь үйлдвэрлээд тэнд нь зарцсан амар байгаа. Тэнгүүд Америк болон Канада тэр зам бусад орнууд бол энэ Aqua-г бас их сонирхсон. За тэрэн зориулаад 2012 оны эхээр Америк нэгдсэн улсад одоо Toyota
Corolla гэдэг ийм Aqua-гийн одоо нэгэн хувилбарыг бол гаргасан байгаа. За энэ нь бол өстой маш амжилттай борлуулалт өндөр орсон. За ерөөдөө бүтэц хийц моторын чадамжсаа бол бүх юм бол адилхан байгаад байгаа. За ер нь бол юу яд юм Aqua унаа явж байгаа хүнийг одоо манайхан бас нэг ядарсан хүн, гуйлгчин хүн гэсэн маягаар одоо энэ зам ам дээр шахах, урдуураа нэг Aqua оруулчихаар хар муур гүйсэн дайтай, стресстэй жараа сигналдаж гэрэл мэрлэрээ дохидог тийм юм үзээгөө одоо те гарууд бол их байдаг. За машин гэхэр Land Cruiser гэж ойлгож болохгүй. Хот гэдэг чинь өөрөө хот. Хот гэдэг чинь өөрийн гэсэн замтай, одоо орц гарцтай, эргэлт маневр зогсоолтой тэр бүх зүйл зориулсан хамгийн хотын машин гэдэг төрөл дотор 2012 онд одоо Америкийн нэгдсэн улсын Детройтод болсон том үзэсгэлэн дээр Aqua бол дэлхийн шилдэг машин болсон байна. Тэгэхээр Улаанбаатар хотод Пүрүс биш Aqua унж байгаа хүмүүс хотынхон хэмнэл амьдралтайгаа яг хөл нийлүүлж алхаж байгаа ийм хүмүүс. Дээрэс нь минималист хүмүүс. Мөнгөгүүдээ ядарсандаа Aqua унаад байгаа юм биш. Хэрэгцээндээ тааруулж байгаа. Тэрнээс нэг хот дотор лаанд унаад ингээ явж байгаа хүмүүс аюу муухай. Лаанд болон бусад одоо тийм том хүчтэй 4x4 машинууд ямар учиртай юм бэ гэхээр ямар нэгэн хүнд зүйлийг чирэх өдөө одоо явах тийм хүчлүүр ихтэй одоо төрлийн техник гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй. Шатлт ихтэй, түлш ихтэй, дууж ихтэй юм байгаа. Тэгэхээр Aqua гэдэг машины урд гараад 4 метрийн урд төрүүлж гараад явах 14 метрийн хойно явах ямар ч ялгаа байхгүй. Хотод бол бүгд л түгжин. Бүгд нэг гэрэлтгоондоо зогсно. Бүгд л 30 минут бол 30 минут. Тэрс лаанд унчаараа дөрүүлээд одоо гараад цаг хугацаа хэмнээд явна гэсэн тийм ямар ч ойлголт бол байх хэрэггүй. Тэгэхээр манай одоо энэ жолоо хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүсийг хараад байхад жижиг машинтай хүмүүсийг дээлхийг шахах, зам тавьж өгөхгүй байх, гарцан дээр хүн амтан тавьж өгж байхад араас нь ухаж байгаа юм шиг сигналдах тийм адгаж байгаа арчаагүй дүр зураг бол их харагдж байгаа. Тэгэхээр хотын машин унана. Хөдөөний машин унана. Хөдөөний машин хотод дунчаад ингээд дэвцээд мангартаад яваад байх бол хэрэг байхгүй гэдгийг хэлээд байгаа. Миний нэг таньдаг машин зардаг нөхөр бол энэ тэндүү салбартай, мундаг сайхан хүн. Гэхдээ өөрийнхөө Lexus-ыг унахгүйгээр хотын дотор одоо ажил хөөсдөг дандаа Aqua ундаг. Aqua-гийн ийм зорилттойгоор Японы инженерүүд болон Америкийн янз янзын төслүүдээр оролцож исэн хүмүүс Aqua яг хотод гоё машин байна гэдгийг олон талаар судлаад, шинжилээд, батлаад Aqua зохиосон, бүтээсэн. Тийм учраас Aqua өнөөдөр 100 км-т 3 литр бензин, зарим нь бүр шулуун зам дээр 2.5 литр. Тэр цэцмаа хэдий чинээ шулуун тэгш байна Aqua-гийн одоо түлш идэх одоо магадлал юм асар өндөр баг байждаг байгаа. Тэгэхээр та бүхэн одоо хот дотор лаанд унах уу, Aqua унах уу гэдгээ та бүхэн сонгох хэрэгтэй. Эдийн засаг болон цаг хугацаа парклахад хүртэл одоо хамгийн хэрэгтэй машин бол одоо Aqua байгаа. Яг Aqua унлаа гэд хүмүүс хэлж болно. Гэтэ таны ажил бүтчихэвэл ажлын чинь амжилтаар таны хүн дүгнэ. Унсан машин одоо те өөр юмар чинь дүгндэг тэр одоо тийм материалист цаг үеч одоо өнгөрчөөд байгаа. Тэгэхээр та бүхэн Aqua гэдэг машиныг ерөнхийдөө нэлээд сайн судлах хэрэгтэй. Хөнгөн машин, тэгээ хурд сайтай, хүч сайтай 10 секундэд одоо те 70 км одоо цагийн хурдыг бол маш богино хугацаанд авдаг, хурдан одоо те маневр хийж чаддаг. За тэр зам ухрахын камерыг аягүй сайн зохион байгуулсан. 2017 онд одоо тэр том тэмцээн уралдаануудад орж явахад Aqua-гийн тэр ухралтын камер болон арын дохионы босоо гэрэл тэр урт талынхын тэр дизайнлаг байгаа бүх зүйлүүд нь бол үнэхээр одоо төгс хувилбар болсон байна гэж үзэж байгаа. Яагаад тэгэхээр юм жижиг одоо юм төрлийн одоо жижиг төрлийн машинд орно. Энэ чинь нөгөө седан биш учраас жижиг төрлийн 5 алгатай машины дундаа Aqua бол үнэхээр азаргалж чадсан. Хүмүүс чинь жижиг машин аваад спорт загвартай болгоод ингээд тоноглоод асар хэмжээний ажиллагаа хийдэг. Гэтэл Aqua загварын өөрөөр гаргахдаа тэр спортлог болон тэр дизайнлаг бүх шинжийг нь хамтд нь базаад нэгтгээд хийцэн учраас тэр амар гоё юусан. Гэтэл манай Монголд бас зарим хүмүүс Aqua-г улам одоо ингэж юу яана гэдэг нэртэй монголчлон нэртэй одоо янз янзын тийм өргөтгөл бас дээрээс нь өндөрлөгөө энэ төр бол хийгээд байгаа. Энэ өөрөө бас жоохон буруу гэж би бол үзээд байгаа. Aqua ерөнхийдөө төгс хувилбар гэж хэлээд байхад бид нэр төгс юмыг улам төгс болгож жагаад бүр баллах тийм магадaltaй байгаа. Яг нь спорт чиглэл зориулсан одоо тэ залуучуудад зориулсан GX гэдэг одоо энэ юу гэдэг Aqua-гийн бас нэг тийм 17 онд гаргаж ирсэн одоо өөр төрөл байгаа. Тэр бол үнэхээр 17 инчийн одоо өндөр роботтой яг энэ нормал одоо Aqua бол 15 16 тэ энэ дугуйнууд орж байгаа.
дээр 17 ингээд тусгай спорт загваруудыг нь бол та бүхэн зүгээр Японоос захиалах ч юм уу хайх тиймэрхүү ажиллагаанууд бол зүгээр. Тэрнээс биш энгийн акваг аваад торгилжийн нэртэй ингээ яхаар ерөнхий баланс болон одоо хүндийн төвийг бол алдуулдаг. Акваг үйлдвэрлэж байхдаа моторын хэсэг болон батарейг одоо шууд хойд сандлын доогуур ингэж байрлуулж өгснөөрөө хүндийн төвийг хойш нь ингэ задлж одоо доктортой байдлыг нь хангаж өгсөн маш сайн машин юм а гэдгийг бол одоо тухайн үедээ бол хэлж ирсэн байдаг. Дээрээс нь одоо салон дотор байгаа одоо хянас самбар одоо бүх тэр товчлуур энэ төр бол ерөнхийдөө яг л хүний хэрэгцээнд маш энгийн ойлгомжтой байхаар ингэж тохируулж хийсэн ийм сайхан зүйл байгаа. Тэрсэн мө одоо тэр урд салхины шилийн доогуур байгаа хянас самбарыг одоо тэгж нарийнхан тэгж тод өнгөтэй ингэж хийж байгаа нь өөрөө жолообаар явж байгаа хүн тэдэргийг тонгохгүйгээр урагшаа харж ах чиглэлдээ хянас самбараа хянаад явж байгаа хэмжээний боломжийг бол олгосон байгаа. Хибрид буюу эрлиз одоо энэ загварын машиныг Японочууд ингээ гаргахдаа яг хүнд өөдөө өксвөр газар руу ингээ өксгөж шууд бензин хөдөлгөөрөөр өөрөө автоматар салаад ажиллаад явчихна. Хөнгөн тэгш одоо ийм газар дээрээ болохоор ийм цахилгаан одоо өөрийнхөө хөдөлгөөрөөрөө бол ингээ явчихж байгаа. Тэг ингээд аква унана гэдэг бол өөрөө хурд хүч маневрын бол маш том одоо бололцоо боломжийг бол та бүхэнд бол олгож байгаа. Тэгээд аква ундаг хүмүүс бол доогуур нь сэтгэл бичих хэрэгтэй манайхан. Тэгээд ингээ харахаар ерөнхийдөө юм байгаа. Одоо ингээ 11 он, 12 оноос захиалга аваад 17 он, 5 жилийн дараа эргээд харахад одоо энэ Toyota корпорац ерөнхийдөө 1.2 сая Aqua машиныг бол одоо зөвхөн Японд зарцсан гэж байна. Тэгэхээр Японд асар хэмжээний одоо Aqua бас байж гин гэсэн үг. Одоо энэ Aqua-нууд одоо өөрийнхөө гүйлт мүлтийг гүгээд Монголд нэг 100 жоохон гарантай болоод орж ирээд бол зарагдчихж байгаа. Япон машинд нэг 100-аас 200 мянган гүйлттэй машин бол ерөнхийдөө маш сайн машин болдог. Маш сайн уучраас тэр чинь 100 хэдэн мянган километр яваад байгаа. Хүмүүс ойлгохдоо ингээд их километр явж учраас муу машин энэ төр гэж ойлгоод байгаа шүү. Үгүй Японч өөрөө бас зам харгуй сайн хөгжсөн ажил төрөлдөө одоо ингээд байнгын явдаг учраас энэ Япончууд өөрсдөө энэ машинд аягүй дуртай. Тэгээ энэ машинаараа байнгын одоо хөдөлгөөн хийж идэг ийм учраас одоо нэг 4-5 жилийн дараа ч юм ингээд ярихад нэг 110-20 км гүйлттэй мянган километр гүйлттэй болцсон байгаа. Ерөнхийдөө Япон машинд нэг 200 гаруй 300 хүлээд километртэй байхад бол нэг тийм одоо хүнд асуудал биш гэдгийг бол та бүхэн ойлгох ёстой. Манайд нэг ойлгохдоо дээр үе нэг Орсын машин шиг 300-400 явж хаад дууссан сөндсөн байдаг шиг бол бодоод байна. Үгүй тэр Японд ч зам ямар үлээ. Ерөнхийдөө ингээл машины зах махтар ингээл харахад Японоос дөнгөж орж ирсэн бид нар ч дандаа second hand машин л унж байгаа шүү дээ. Тэрнээс second hand мөртлөө Японы тэр үйлчилгээ засвар одоо тэр бүх сервисүүд тэр өөрсдийн барьж байгаа тэр ёс зүй зам харгуун одоо тэр сайхан чанартай байгаа байдлаас болоод пүрүс машинууд маш тийм одоо шинэлэг шин юм шиг сайхан өнгөлөөл угаагаад оруулаад ирэхэд баг шинэ машин шиг тэгж харагддаг байгаа. Тэгэхээр Япончууд машиныг бол гоё унж ийн. Тэр нь орж ирэхдээ манайд баг шин юм шиг харагдаж байна. Тэгэхээр бүр цоошин үйлдвэрээс нь захиалж авах юм бол бүр амар гялгаар одоо пүрүс Aqua энэ төр орж ирэх юм байна гэдэг тийм гаргалгаа танд бол гарч байна. За Toyota Aqua-г одоо Японд зориулаад гаргасан одоо XP210 гэдэг одоо загвар байдаг. Toyota Yaris гэдэг хэлэхээр нөгөө нэг Австрал болон Европод зориулсан ийм одоо юу байгаа. Америкт болон Канадад зориулсан болохоор Toyota Corolla гэдэг. Магадгүй энэ Америкт байдаг монголчууд бас энэ хибрид энэ Corolla-г бол их унж байгаа байх гэж би бол ойлгож байгаа. За тэгээд пүрүс машиныг зохиосон одоо мэрэгжлийн одоо мундаг туршлагатай баг энэ Aqua-гийн ажиллагаан дээр бол оролцсон гэдгийг түрүүн хэлсэн байгаа. Aqua-гийн одоо пүрүсээс авсан янз янзын санаанууд жишээ нь хөдөлгүүрийн болон одоо хос хоёр хөдөлгүүрийн одоо хоорондын харилцаа тэнд холбогдож байгаа эд анги деталуудыг бол асар их хэмжээгээр багасгаж богиносгоны хүчинд бол 40 кг хүртэл одоо жинг одоо энэ хосломор хөдөлгүүрээс бол авч хайж чадсан гэж. Үүнийг дагаад одоо энгийн пүрүснээс Aqua бол нэлээд хөнгөн болсон. За 1100 кг бол болж чадсан байдаг. Тэгэхээр Aqua бол маш хөнгөн, хурдтай, тэрийг дагаад түлш зарцуулалт болон энерги зарцуулалт нь бол багасж байгаа нь бол ойлгомжтой болсон байдаг. Тэгээд яг хоёр мод байдаг. Eco мод гэдэг. Eco мод нь бол яг түлш бензин одоо бүх цүүлийг одоо маш багаар хэрэглэх тийм өөр ингэсэн тийм тохиргоо. Ev мод гэдэг байгаа. Тэр нь нөгөө парклах болон шулуун замд ойр зооныг 2-3 км газар одоо ингээд яг өөрийнхөө батарейгаар чөлөөтэй ингэж явах
тийм тохиргоотой бол байгаад байгаа. Тэгэхээр энэ яг нарийн одоо програм кодуудыг сайн манайхан мэддэг бол энэ доор нь бас бичээ яваарай. Би ерөнхийд нь одоо ингээ хэр явчих. Тэгээд парклах болон маневр хийх, гүйцэд төрүүлэх, зэгнээ байр эзлэхэд бол Аква бол маш сайн одоо тийм тохиромжтой машин гэдэг нь бол батлагдсан. Ерөнхийдөө ийм машин үйлдвэрлэгч компаниудын одоо өрсөлдөөн гэж бол байдаг. Одоо жишээлбэл Purus-тэй ч одоо өрсөлдөг седан загварын машинууд бол маш их байгаа. Гэтэл нэг компани хоёр машин хоорондоо өрсөлдөөд бужигнуулаад ирнэ гэдэг бол бас түүхэнд бас аюулгүй сонир тохиолдол болж байгаа. Toyota Aqua болон Toyota Purus хоёр одоо ямар зүйлүүдээр ингэж өрсөлдөж ийсэн бэ, яаж ийсэн бэ гэдгийг та бүхэндээ бас энгийн сайхан үгээр товчхон хэлнэ. Ерөнхийдөө энэ хоёрыг харьцуулж эхэлж харна. Тэгжээж ялгааг нь одоо олж харна гэсэн үг байна. За Toyota Aqua бол ерөнхийдөө хүчин чадалтай одоо тэр суух суудлын тэрийн тооцоод үзэх юм бол 5 судалтай тэгээ 4 хаалгатай байгаа. Гэтэл Purus бас 5 судалтай 4 хаалгатай байгаа. Тэгэнгүүт Purus-ны дээд хурд нь 180 км/цаг бол Aqua 180 км/цагийн явж байгаа. Тэгэхээр 100 км/цагийн хурдыг хэр хэмжээнд авж ийнө гэхээр хоёулаа адилхан 10.5 секундэд бол авч идэг байгаа. Тэгэхээр яг нь Purus 121 морины чадлын хүчтэй болвол Aqua 74 морины хүчтэй. Арай бага хүчтэй ч гэсэн хурд авах энэ төр яг адилхан байгаад байгаа. За тэгээд хөдөлгүүрийн одоо тэр багтаамжийг ингээд явах юм бол 1.5 литр гэж явж байгаа Aqua. Гэтэл Toyota Purus ч юм болохоор 1.5-аас 1.8 гэдэг өөрийнхөө төрлүүдээсээ шалтгаалаад янз янз. За Aqua-гийн түлшний одоо савны багтаамж бол 36 литр байхад Purus-ийг 45 литр байх жишээ нэ. За тэгээд одоо тэгээд хурдны хайр цэгнийх нь юу нь бол хоёул адилхан CVT гэдэг тийм байдаг. За тэгээд түлшний зарцуулалт нь болохоор одоо 35.4 км одоо Aqua байдаг бол Purus 38 км/литр гэж одоо ингэж явж байгаа. За тэгээ уртыг би түрүү хэлсэнтэй 4 м гэсэн Purus болохоор 4 м 47 буюу 47 см-ийн бол ялгаатай байгаад. За Америкийн нэгдсэн улсад Aqua-г тухайн үед хэдээр зарж ирсэн гэхээр $20,000 зарж ирсэн байдаг. Харин Purus-ийг $35,000. Яг тухайн үед нөгөө нэг Aqua хийж явахдаа асар олон зүйлийг ингээд танаа жижигсгээд ирсэн ч гэсэн хурд хүч нь өөрөө Purus-тэйг бол адилхан байгаад байдаг. Гэхдээ үнэн нь бол маш хямдарч өгсөн байгаа. Тэгэнгүүт энэ одоо хямд үнэтэй машиныг, чанартай машиныг одоо Европ болон Азийн зах зээл, өөрийнхөө зах зээл дээр бол асар ихээр талах шиг зарж ирсэн. Тэгэхээр Aqua бол үнэхэрийн одоо ингээд маш олон амжилтын эзэн болсон, ололтыг өөртөө агуулж явсан ийм гоё машин байгаа. Тэгээ өнөөдөр янз янзын гоё 2022 оны одоо Aqua загварыг харлаа л да. Тэгэхээр дотоод засал болон гадна тал мал нь бол үнэхээр бас амар гоё болчихсон тий. Гисэн мөртлөө бас нөгөө нэг дулааны буюу бензин хөдөлгүүр, цахилгаан хөдөлгүүрийг хослуулж одоо эрлэг хэлбэрээр бол одоо авч явж байгаа. Гадна тал нь бол маш гоёмсог тийм загварлаг болсон тий. Урд гэрлийнхэн тэр байгаа байдал загварлаг тийм сараалчтай урт хэсэг мэсэг нь бол үнэхээр гоё одоо харагдуулж байгаа. Биеийнх нь аэродинамик хэлбэр нь түлшний хэмнэлтийг бас багасгахад нөлөөлдөг учраас Япончууд Aqua-г одоо тэр зам Purus, Aqua энтрийг сайжруулах тусам одоо энэ загвар хэмжээ нь аягүй гоё болоод түлш одоо эдэлт бүх юмнууд нь бол ингээ багасаад байгаа. Бараг одоо ингээд түлшгөө 100% одоо тий цахилгаанаар явдаг, эсвэл цахилгаанаа өөрөөсөө нөхдөг иймэрхүү одоо машинууд одоо дараагийн төвшөнд гарч ирэх нэ гэдэг бол ойлгомжтой болчиход байна. Тэгэхээр одоо манай чинь Солонгосоос илүү Япон маш илүү төлхөө сонирхож байна. Тэгээ 2022 оны Aqua-нууд бол ганц нэг шинээрээ бол захиалгаар орж ирсэн байж магадгүй. Яг нь нийт массаараа монголчуудын одоо гар дээр бол нэг 5 жилийн 6 жилийн дараагаас одоо Япончууд хизээ машина унаагаа юу хэлэн тэр үед хэдүүлээ одоо дуудлага худалдаан дээрээс одоо тэ 3.5-аас дээш үнэлгээтэй машинуудыг оруулж ирээд хэдүүлээ нэг 22 оны ч юм уу тэ сүүл үеийн Aqua-н одоо дандаа нэг 5-6 жилийн хоцрогдолтой бол сонгоод явах юм байна гэдэг тийм гаргалгаа бол гарч байна. За тэгээд
Жишээлбэл 22 оны Toyota Aqua ингээл харахад ч одоо хяналтын самбар энэ төр нь бол тэр чигээр том зураг тийм үү хайшаа тийм мэдрэгчтэй дэлгэцсэн мэдээллийн төвтэй тэгээ бүхээг нь өөрөө өндөр чанартай одоо нэг материалаар ингэж дотор гадна бүгдийг бүрсэн учраас маш тав тухтай тэгээд битүүмж одоо тий агарын солилцоо орон зай бүх зүйлийг нь бол аюул сайн бодож хийцэн байгаа. Тэгээ ачааны олон тал одоо тийм зайнуудыг бас шинээр шинчилж гаргасан учраас аюул хөрхөн болсон. Ер нь Aqua-ны одоо арын суудлыг шууд тэр чигээр нь хэвтүүлнэхээс илүү тэр арын суудлыг 60 40 гээд хуваацсан байдаг. Тэрний яаж байгаа гэхээр хоёр хүн хойноо суугаад хажуудаа ингээд хажуудлын сандлыг буулгаад ардаа урт юм ачих тийм зориултыг бол бас аюул сайн бодож өгсөн байт юм бэлээ. Ард талын 3 хүний суудлыг 100% гэж бодоод яг ингээд хуваагаад ингээд хийцэн. Тэгээд тэр нь аюул ингээд амьдралд практик дээр аюул хэрэг болж байгаа. Заавал бүгдийг ингээд хэвтүүлж юм ачих хэрэггүй. Яг бүгдийг хэвтүүлж болно. Гэхдээ таллаа хэвтүүлж болдог энэ арга нь бол аюул гоё тохирсон тийм зүйл байгаа. За тэгээ арын суудлын хөлтний төрөнсөндөө стандарт функцүүд нь бол аюул гоё. Тэгээд Bluetooth холбоол, цаг уурын хяналт, аюулгүй байдал технологи олон одоо тийм смарт одоо зүйлүүдийг одоо 22 оны Aqua одоо ингээд авцсан гаргацсан байгаа. Тэгээд ингээд YouTube-с ч юм уу янз янзаас та бүхэн ингээд харах юм бол аюул гоё байдаг. За 2015 оны Toyota Aqua Hybrid-ийг одоо төрсний зарцуулалт нь жолоодлогын нөхцөл, жолоодлогын зуршил бусад хүчин зүйлээс хамаарат өөр байж болдог гэж байгаа. Тэгэхээр та машиныг хэр өндөр хаацтай авч явна, хаана амьдрна, уулан дээр амьдрдаг, доор амьдрдаг янз янзын хүчин зүйлээс шалтгаалаад таны Aqua-ны одоо эдэлт янз байна гэсэн. Ерөнхийдөө машины бүх машин л ялгаа байхгүй. Тэгэхээр зарим хүмүүс Aqua-г муу сайн гэдэг нь ямар ч тэгэхээр өөрөө уулан дээр амьдрдаг өжиж 105 идээд байна гэхээр түгэлжийнх муу байна. Би одоо доор амьдрдаг 2.5-тай идэж ийн гэхээр хүн хаана харилцан ашиглалтаасаа бас шалтгаалж байгаа гэдгээс та бүхэн сайн ойлгох хэрэгтэй. Тэрнээс биш тэр 5 идээд байгаа Aqua тэр зайсан ч юм уу өөр газар одоо тал газар ч юм уу байгаа Aqua-тай ижилхэн идэх гэсэн үг биш. Тэгэхээр хаана амьдарч ийн хэр зарцуулж ийн гэдгээ та бүхэн бас сайн сонсох хэрэгтэй шүү гэж хэлээ да. За ингээд Aqua-ны талаар ч одоо өөр юу ярих вэ? Би өөр Aqua ондог болооч тэр ерөнхийдөө гоё санагдаж байна. Тэгээд Aqua-гаас ямар нэгэн мөнгө төгрөг авчаа сурчлаад байгаа юм байхгүй. Ерөөсөө хүний амьдралд хамгийн хэрэгцээтэй зүйл бол аятуух маш бага хэмжээний зардалтай их ажил амжуулдаг тийм машиныг сонгох ёстой гэдгийг л одоо ойлгож байгаа. За ингээ өнөөдрийн хувьд Aqua-ны тухай нэг иймэрхүү хүргээ зогсоё. Тэгээд та бүхэн үргэлжлүүлээд одоо Purus машинтай холбоотой мэдээлэл тэдний тухай сонсъё гэвэл комент хэсэгт ингээ бичээрэй. Тэгээд тэрний аль комментнийг лайк аав тэрүүг баримжуулаад Purus 30 41 50 одоо юу гэдэг сүүлийн Purus-нуудын тухай тийм мэдээлэл аммаар ч юм уу сонсомоор сонирхмоор бол та бүхэндээ комент хэсэгт бичээрэй. Би хамгийн их санал авсан юуг ингээд дараагийн удаа нэмэлт болгоод оруулаад явъя. Тэгээ өөр бас хүмүүс асуугаад байна. Land Cruiser-ийн тухай оруулаад өгөөрэй. Land Cruiser-ийн тухай тэгж байгаад нэг дөрвтойх юм харж байгаа, судалж байгаа, зураг бичлэгтэй нэг атайхан юм хийчихье гэж бодож байгаа. Цаг хугацаа их орох юм байна. Өнөөдрийн хувьд бол яг Purus орсон, Purus-ыг залгуулад Purus C буюу CT Aqua та бүхэнд ингээ оруулж байна. За тэгээ орж гараад ойрхон байж байгаа гой бичлэгүүд бол араасаа ингээд ороо шудраад яваад байна. Тэгээд миний оруулж байгаа бичлэг энэ хэв маяг та бүхэн таалагдж байгаа бол цаг кофений мөнгийг миний хаан банкны даасан чөлөөтэй илгээж болно. За хүлээн авна. Тэрэндээ баярлан урамшин дараагийн гой юмнуудаа хийгээд явна. За ингээд өнөөдрийн оруулсан юм бүхэн та бүхэн таалагдсан бол лайк, шеэр хамгийн ба хийгээрэй. Тэгээд эргээд гоё бичлэгүүдээр уулзъя.